ингэж жоод үнэхээр юуг ингэж гардуулж өгнө. За том хав. Манай Монгол улсын гавьяат малчин. Монгол улсын авраг малчин хүн байсан. Би ер нь 30 гаруй жил мал малж байна. Их сайхан байна. Одоо Монгол улсын авраг малчин болсон одоо сайхан байна. Энэ өдөр аргагүй одоо аав ээжийнхэн буян одоо уул ус өө эмээдээ баярлж явна. Аав ээж ерөөсө бүхэл өвөнд нь их баярлж явна да. Тэгээ ах トゥ өнөр ерөөсөө тэгээд ойр нутаг бүх улсдаа их баярлж явна да. Ер нь мал малцсан. Уул ус ер нь тэгээд мал мална гэж одоо уул ус дал их залбирч явдаг хүн да. Малчин хүний хувьд. Би ерөнхийдөө 5-7 малтай манайх. Ерөнхийдөө жижиг мал 1000-аад жижиг малтай бүр адуу би одоо хүртэй адуутай тийм л юм байна да. Энэ сайхан шагналыг аваад одоо их баярлж байна. Нутаг орон аав ээж минь буян заяа тушиж нутгийн ард олон төр засаг маань бидний хөдөлмөрийг өндрөөр үнэлээд Монгол Улсын гавьяат малчин болсондоо баяртай байна. Бид тэр сумын сайн малчин, аймгийн сайн малчин тэгэл ер нь тиймэрхүү шагналуудыг нь авч ирсэн та. Миний аав ээж Чимдийн дамаа Гимблийн Янжисран гээд хоёр сайхан малчин нэр хүндтэй сайхан малчин хүмүүс байсан. Тий манай ханы манай аав ээж ч гэсэн мундаг хоёр малчин нэр хүндтэй сайхан хоёр малчин байсан. Монгол Улсын гавьяат малчин Жомбын Дасцгийн Надмил Цэрэн гээд хоёр сайхан хүн байсан. Тэгээ аав ээж минь одоо тэгэл би хар багасаа өсгөөс ихсүүлээ тэгэл аав ээжтэйгээ мал маллал ирсэн. Одоо л өр хөвгтээ малаа сайн маллал одоо нутаг орондоо сайхан амьдрцгаавал одоо тэгэл амьдрцгаах хэрэгтэй л гэж ярьдаг та. Одоо зөв сумынхаа өөр урт багийн малчин. Одоо аав нь бас манай Монгол Улсын гавьяат малчин байсан Дасцуг гэдэг нь сайхан хүү Батуйг маань Монгол Улсын авраг малчин гэдэг энэ хүү эрх мөнтэй цолыг хүртээд одоо энэ цолны шагналыг гардуулаад ингэж явж байна. Тэгээд яг манай дундгой нутаг бол өнөө жил өөрөө бас одоо сайхан намар үйл болсон үр дүнгээр одоо хавартаа сайхан золгож байна. Манай малчтай байна бас сайхан сэтгэл тэнгэр те малын сайхан зоодын нийсэн ийм л одоо цаг үед бид нар ингээд энэ шагналыг ингээд гардуулаа явж байна. Тэгээд сум болгонд очиход бол манай малчид иргэд маань их сайхан сэтгэлтэй байна. Тэгээд энэ л одоо бидний одоо хамгийн сайхан зүйл. Тэгээд өнөөдөр манай Даацэг сумаас одоо 14 дахь Монгол Улсын авраг малчин тодорч байгаа юм байна. Тэгээд Даацэг сум бол одоо яалтг одоо миний одоо ээжийн сум. Тэгээд ээжийнхээ сумд сайхан энэ шагналыг гардуулаад явж байгаа бол их баяртай байна. Сайхан Монгол Улсынхаа их хурлын гишүүнтэйгээ 7 сумаар явж 10 шагнал одоо өнөөдөр сүүлийнх нь өдөр өгч जैन. Тэгээд энэ хүү хугацаанд явхад бол бас гишүүний маань ажиллаж байсан цаг хугацаа аймгийн дараагаар ажиллаж байсан цаг хугацаа улсын хурлын гишүүн болсон анхны жилдээ Монгол Улсынхаа авраг малчдыг алтан төлөв эзэдийг шагнал гардуулаад ингээ хамтаар гишүүнийхээ баг уралдахунд ажилладаг. Тэгээд энэний дагуу бас нутаг орноороос явж нутгийн түмэнтэйгээ уулзаж сайхан улсын авраг малчин алтан төлөв эзэдийг бас шагналын цуг гардуулслаа. Тэгээд нутаг өмнө энэ жилиг сайхан жил болж байна. Жилийг бодвол онцгой сайхан жил. Сайхан өвөл хавар нь бол хавартаагаа сайхан золгохоор малын хоол харвинтай нутаг орондоо газрынхаа сумынхаа нутаг орондоо бүгд нутагтаа сайхан өвлжиж сайхурхан хавартаагаа золгох гэж байна. За тэгээд тэр дундаа бас өөрийн төрсөн нутаг Дэлгэр хангаа сумын маань хоёр сайхан залуу авраг алтан төлөв эзэн 500 орны эзэн бас бол төрөн гарлаа. Тэгээд энэ модон могоо жилдээ Дэлгэр хангаачууд маань Дэлгэрийн хамглан төрлөөрөө төгшин амглан төм олон эрүүлэнг сайн сайхан байхыг бас нутгийн зоолондоо энчлэн хүргье. Дундгой аймаг болон Даацэг сумынхаа энэ малчдын төлөөлж
мал маллах арга ухаан. За тэгээд дараа үеийнхээ залуу малчдад дэлгэр дуурайл үзүүлж байгаа энэ бүх одоо сайхан амжилт болгоны шинжлэж Монгол улсын авраг малчин хэмээх энэхүү сайхан цолыг хүртсэнд баяр хүргэж улам их амжилтыг хүсье өрөөё. Танаа гэрвэл дадж байгаа сайн сайхан бүхнийг. За.